Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам. Монголын хүнсчдийн холбоо. Хүнсний аж үйлдвэр үүсч хөгжсөний 90 жилийн ой зориулж Ахмад дунд залуу үеийнхэн бодлого тодорхойлогчид тодорхойлж байсан хүмүүс үйлдвэрлэгч нарын төлөөлөлтөд бид ярилцж байгаамаа. Өнөөдөр манай хүнсний аж үйлдвэрийн салбарт түүний дотор хүнстэй аж хөнгөн хүнсний үйлдвэрийн яам гэж байж хахад тэр үед 80-аад оны ихээр салбарын хилцээний дарга, яамны хилцээний дарга байсан алзахгүй даргатайгаа уулзж байна. Алзахгүй дарга маань бол инженер механикч хүн, би бол инженер технологич хүн. Инженер механикч хүний хувьд бол хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжил, дэвшил, үйлдвэрийн зохион байгуулалт, үйлдвэрийн хөгжил, техник технологийн шинжилгээний талаар олон зүйлүүдийг хийж санаачилж удирдах явсан алзахгүй даргатай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжиж явах одоо ялангуяа 1980-аад оны ихээр та хүнсний аж үйлдвэрийн салбарын бодлого тодорхойлогч байсан. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам гэж байгаа тэрний хилцээний дарга намайг 82 онд сургууль төгсөж ирж байхад яг одоо хилцээний даргаар ажиллаж би тантай уулзаж танаас чиглэл авч тэр үеийн Улаанбаатар Максимум комбинат ажилд орж ирсэн хүнийд бол өнөөдөр уулзж байгаад их баяртай байна. Хүнсний аж үйлдвэрийн салбарын үүсч хөгжижсэн түүх тэгээд 80-аад оны ихээр бол яг ер нь аж үйлдвэрийн салбарын оргил үе байсан да. Өөрчлөлт шинжил, перестройка, зах зээлийн одоо эдийн засаг руу шилжих хандлагатай тэр үе бас эхэлж исэн үе та салбарыг удирж байсан. Яг 90-ад оны ихээр бол онцгой комисс гэж байж хад бас тэнд ажиллаж амаргүй үеийг давж ирсний үний үед бол эхлээд тэр үеийн одоо салбарын бодлого дараа нэг 90-ад оны ихээр юм орхуу байдалтай байсан энэ чиглэлээр эхний удаа нэг сонсогчдоо зориулж санал бодлоо хэлэхгүй. За. Түүх тоог тохиолдуулаад хүнсний аж үйлдвэрийн салбарын ажилчид нийт хамт олондоо баяр хүргье. За тэгээд бид бол яг хүнсний салбар гэж энэ том одоо айлын ямар нэгэн эрг шургал байсан улсууд тэгээд 90 тэр үед бол 40 хэд оноос хахгуулаад 30-аад оноос хахгуулаад одоо хөгжсөн салбар маань 50-60-аад оны үед ер нь нэлээд дээцэгтэй хүрч томоохон үйлдвэрүүд нь байгуулагдаад ингээд одоо хүн амын хүнсний хангамжийн цонхлох үүргийг тэр байтха Монгол улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж ирсэн ийм салбар болтлоо хөгжсөн байсан. За тэгээд энэ үед одоо би анх талхны үйлдвэр, Улаанбаатарын талхны үйлдвэр одоогийн Атар өргөд механикчаар ажилд орж тэгээд тэндээс одоо хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны хэлтсийн мэрэгжилтэн хэлтсийн дарга ингэж одоо 16 жил ажилласан. За энэ үед бол яг миний ажиллаж явах үед бол ер нь орон нутгийн хүнсний үйлдвэрүүд хүнсний хангамжийг дээшлүүлэх талаар нэлээд анхаарал тавих шаардлагатай байна гэж ингэж үзэж үе. Тэгээд тэр үеийн одоо гол зорилго нь юу байсан бэхтэр ер нь тэгээд тэр үед чинь бол худалдаа бэлтгэл хөнгөн хүнсгээд хоёр том одоо салбар ерөнхийдөө одоо хөдөө аж ахуй бол бэлтгэх бас салбар. Энэ гурван салбарын үйл ажиллагааны уялдаан дээр хүн амын хүнсний хангамж бол их чухал одоо тавигдж байсан үйл дээ. Тэгээ одоо хөдөөгийн хүн амын хүнсний хангамж бол зөрөгдөнгөө байна. Яг нь төвийн том үйлдвэрүүдээс төвийнхээ одоо гол хотуудыг хангаж байна. Орон нутагт одоо бараад хөргөж байна. Гэхдээ одоо энэ бол орон нутагта тутмаг байна гэсэн. Энэ үндсэн дээр бол аймаг орон нутагт шинээр хүнсний комбинатуудыг байгуулах, махны үйлдвэрүүд байгуулах ийм ажлуудыг бол бид голлон анхаарч зохион байгуулж ирсэн. За газар нутаг том учраас одоо энэ орон нутгийн үйлдвэрүүдэд тоног төхөөрөмжөөр хангах
тэдний засвар үйлчлэгийг хийх засварын одоо контор байгууллагыг бас байгуулж ялаа. За энэ бүхэнд бол манай яамны эрдэм шинжилгээ зураг төслийн институт гэж ийм байгуулагдсан байсан учраас тэр зураг төслийг хийх, тэр тоног төхөөрөмжийг зохион бүтээх энэ бүх юмдаар бол онцгой үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд энэ хүртэл бол бид ер нь гол төлөв гадны ч байхад зөвлөл бодулс гэж байсан тэр үеийн одоо зураг төсөл, тоног төхөөрөмж, бүр барилга байгууллагын хүчээр одоо дархан, доорнодын хүнсний комбинат, за тэгээ Улаанбаатарын одоо томхон үйлдвэрүүдийг барьж байгуулчихсан. Энэ дэвлүүд мэргэжлэнүүд ажилладаг юм байсан бол бид аль болох бас өөрсдийнхөө одоо тэр үед бол одоо инженер техникчид боловсон хүчний хангамж сайжирсан байсан. Өөрсдийнхөө хүчээр ер нь одоо бас юм хий гэсэн энэ их зорилтоор хүнсний комбинатын зураг төсөл, махны жижиг одоо мах боловсруулах үйлдвэрийн зураг төсөл эднэрийг эрдэм шинжилгээний институт, барилгын зургийн төв институт хамтарч хийгээд орон нутгийн тэр үед нэлээд сайн бэхжигдсэн байсан барилгын одоо газрууд барьж байгуулах, тэр одоо алгасл өндөртэй одоо бетон хийцүүдийг хийх энэ нөхцөл бүрдсэн байсан. Ингээд одоо үйлдвэрүүдийг барьж байгуулах ажилд орж байсан. За тэр хүртэл бол одоо аймгийн хүнсний үйлдвэр 40-од оноос байгуулагдсан тэр үйлдвэрүүд бол хөрхий байгуулагдсан байхгүй. Ер нь тэр үед бол олдсон жижиг сав байр болгонд л нэг талах нарийн боо тэгэл нэг архунда янз бүрийн юм хийжсэн бол одоо нэг механикдсан аштайхан тим үйлдвэр байгуулж тимтэй болъё гэсэн аймаг болгоны хүслэн байсан. Тэр дагуу тим үйлдвэрүүдийг 8-9 аймагт байгуулж 2-3 аймагт одоо Улаастай, Сайншинд, Ховд мах боловсруулах одоо жижиг үйлдвэрүүдийг байгуулж ингэж ажилд оруулж байлаа. За зүгээр ер нь бол тэнд нэг доголдож байсан юм нь юу гэхээр бас тухайн үеийн хангамж юм бэлтгэл яах юм уу? Тухайлбал аймагуудад одоо хүнсний комбинатууд байгууллагадаа сүүний цэгтэй одоо бүх тараг сүү, маргааш энэ бүгдийг хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Гэтэл бол одоо түүхийдээ бэлтгэх сүүний механикдсан ферм жаахан хоцрогдсон. Иймэрхүү бэрхшээлүүд гарч байсан л да. Тэгтэл ер нь орон нутагта юм байгуулъя гэсэн энэ одоо ирмэлцэл бол нэлээд амжилттай болсон. За энэ бодлого явж байсан. Хоёрдугаарт бол яг тэр үеийн махны их нөөц байгаа махныхаа нөөцийг одоо сайн дайчилж экспортод одоо мах нэлээд их гаргадаг байлаа. Төрөлдсөн 3 том мах комбинатаас. Тийм учраас одоо махныхаа нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гахаа дахиад шоу үржүүлэх энэ аж ахуйнуудыг бас бэхжүүлэх ийм талын бодлогыг яг манай хэлсэн. Одоо бас явуулж ялаа. Өөрөөр хэлэх юм бол эрчимцэн аж ахуй, эрчимсэн аж ахуй эхлэл тавигдаж байлаа. Тэгээд ийм байдлаар бол яваад 80 оны төгсгөл лүү залгаж эртэл 87 оны үеэс одоо үндсэндээ одоо өөрчлөлт байгуулалт шинжилэлгээд энэ юм явагдахад ер нь одоо том үйлдвэрүүдийн зэрэгцээгээр жижиг дунд үйлдвэрийг их бий болгоё гэсэн ийм санаачлагууд гарч. За энэ үндсэн дээр одоо томоохон үйлдвэрүүдийн за хөнгөн үйлдвэрүүч ялгаа байхгүй одоо жишээлбэл эсгийн том үйлдвэр байсан бол орон нутагт эсгийн хийдэг жижиг үйлдвэрүүдийг байгуулж байлаа. Ноос угаах жижиг үйлдвэр. За хүнсний талах нарийн бооны жижиг цехүүд ингээл одоо гэрээ түрээсийн үндсэн дээр. Тэр бол их чухал юм. Зах зээл рүү орж зах зээл рүү одоо өөрчлөлт тэрний одоо доор жинхэнэ утгаараа зах зээл рүү орж эхэлж шүү дээ. Айжуудаа. Тэгээд тэр одоо ажиллаж байгаа ажилчид тэр удирч байгаа хүмүүс нь бол гэрээ түрээсээр эзэмшүүлээд тэгээд тэрнийгээ цааш нь хөгжүүлээд авч явах зах зээлд одоо бүтээгдэхүүнээ гаргах энэ юм өөрт нь даалгаад ингээд эхэлжсэн бол маш зөв л одоо эхлэл байсан баг. Тий. Тэгээд энэ ажлууд нэлээ ингээд явагдаж байтал яг 90-ад онд одоо арчил зах зээлд шилжээд ингээд нэг хэсэг бол манай хүнсний салбар бол үнэхээр одоо жаахан за хүнсний салбарч биш л дээ. Хүнсний үйлдвэрүүд байдгаараа байж исэн, ажиллах хүчин байдгаараа байж исэн. Бүх юм нь байж исэн. За зүгээр нөгөө хөвчлөлгүүрийн лангуун дээр тавьдаг одоо юм нь одоо очихоо байсан. За энийг бол хүмүүс юу гэдэг вэ гэхээр ерөөсөө одоо
гаднаас л одоо хамаг юм аваад л одоо ингээд юу яаж байсан зөвлөлтөөс л бүх юм аваад ингэж яасан. Тэгээ нөгөөдг нь тасрахтай зэрэг ингээл бүх юм тасдлаа гэсэн ийм ойлголцтой хүмүүс их байдаг. Одоо ч байдаг. А гэтэл тэр бол юу гэхээр тэр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед одоо бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэлт, борлуулалт, тээвэрлэлт энэ бүх юм бол ерөөсөө одоо цагийн механизм шиг юм нарийн уялдаатай явж исэн байхгүй юу. Тэгээд хоорондоо би үйлдвэрлэн тэр надад тийм нийлүүлнэ, би бараага тийм тээврээр тэнд хүргэн, тэрнийг тэр худалдаа тэчнээ дооноор аваад ингэ борлуул. Гэтэл энэ бүгд одоо ингээд зогсолтонд ороод систем алдагдаад нураад тийм ээ. Ингэснээс болоод одоо тэр доголдол гарсан. Түүнээс биш одоо юм байхгүй болчиход л одоо үйлдвэрүүд нь одоо ажиллахаа байчаад ингэсэн юм биш. Тэгэхээр энийг бол зөв ойлгох хэрэгтэй байна. За тэгээ энийг бол одоо яхад би тэр үед сайд нарын зөвлөлийн хүнсний аж үйлдвэрийн салбар хариуцсан референтээр ажиллаж байлаа. Тэгээ одоо аргагүй ихэнд онцгой дэглэм тогтоосон. За тэр онцгой дэглэмийг бол одоо нэлээд одоо нарийн бодож боловсруулж хийж исэн. За тэр нь бол одоо ерөөсөө эрчим хүчний нийлүүлэлт. Одоо хүнсний түүхэдийн нийлүүлэлт, бараа хүлээж авах дэлгүүр худалдаа, тээвэрлэлт энэ бүгдийг одоо энэ онцгой комиссийн одоо юунд оруулж энийг хариуцсан бүх яам, бүх одоо байгууллагууд хотын захиргаа ингэж нэгж ийм комисс байгуулж ийж тэгээ энэ бүгдийг голдролд нь оруулах юм ажил. За тэгээ 2 жилийн хугацаанд энэ ажил бол одоо хийгдсэн. За тэгээд энд бол би комиссийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан. Тэгэл байсгээл нөгөөх байгууллагууд чинь цуглуулж одоо ямар хаана юун дар доголдов, юу хаанаас хангах хэвээр юу алга болов. Ингээд шахаад эрэхтэй зэрэг чинь нөгөөх чи буцаад ингээ голдролд ороо. Тэгээ үйлдвэрлэлүүд нэлээд жигдэрч ирсэн. За дээр нь нэмээд одоо яг эдийн засгийн бас бодлого явуулж импортоор гаднаас янз бүрийн зүйл оруулж ирж лангуу дээр одоо харагдахаар бараа бүтээгдэхүүн бий болох энэ талын ажил бас давхар явагдсан. Ингээд одоо энэ ажил бол одоо бас цогцолдролд орж исэн юм да. Та тэр үеийн талхчгэр үйлдвэрт ажлынхаа гараа эхэлж исэн байна. Талхны үйлдвэрт Улаанбаатарын одоо Атар өргөөд. Тэр үе талхны үйлдвэр гэж байсан. Тэгэхээр бидний нэг одоо алдаад байгаа юм бол энэ мерит зарчим уу чадхуй суурилсан зарчим гэдэг имийг л одоо их алдчихсан. Одоо энийг засах гэдэг л их оролдож л байл л да. Та ч ялгаагүй, би ч ялгаагүй одоо ингээд ажлынхаа гараад хамгийн доош шатнаас би бол туслах технологич, цэхийн мастер гэсэн. Та яг ямар ажлаас эхэлж ийсэн? Тэгээд яаж дэвшиж ажиллаж ийсэн нэг тэр талаар дээрээс нь тэр үеийн талхны үйлдвэрүүд дээр гарч ирсэн талхчин бид чинь бол нэр одоо ч Улаанбаатар тэгэл янз янзын талх, төрөлчийн талх, 40 мөнгөний талх, бөөлчиг янз бүрийн тийм ээ. Хичнээн төрлийн талх одоо үйлдвэрлэж байв. Технологийн хувьд бол нэлээд дэвшилттэй технологи орж ирж ирсэн үе байх л та тийм ээ. Тийм. Ерөнхийдөө Улаанбаатар хот чинь дээхний үед бол энэ цагаан хайранд нэг жижиг талхны үйлдвэртэй. Тэндээс Улаанбаатар хотыг хангаж яснаа тэр 62 оноос 90 шинэ одоо том үйлдвэр барихгүй Улаанбаатарыг талхаар хангахгүй юм байна гэдэг. Тэгээд тэр одоо энэ Атар өргөөг шин барьж байгуулсан зөвлөлтийн одоо мэргэжлүүдээр хүчээр тийм. Тэгээд энд чинь бол бас зөвлөлтийн хамгийн сүүлийн үеийн гэж хэлсэн техник технологиг суурилуулсан юм байсан. Тэгээд яг тэрний эд одоо ажиллаад эхэлж байсан тэр үед бол би одоо 66 72 онд юу төгсөөд Москвагийн үндэсний технологийн дээд сургуулийн инженер механик ангийг төгсөөд энэ үйлдвэрт одоо анхад бол дагалдан сэлэсрээр 45 хоног ажиллаж. Тэгээд одоо дараа нь намайг ерөнхий механик гэдэг. Ерөнхий механик нь манай үйлдвэрийн ерөнхий инженер болоод бүр үжиг ингээд. Ингээд одоо ерөнхий механик болж илаа. Тэгэхээр зэрэг энд бол тэр тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны хэвийн ажлыг хангах. Яагаад гэвэл Улаанбаатар ерөөсөө ганцхан талхны үйлдвэртэй. 24 цагаар тасралтгүй ажиллаж ээж Улаанбаатарыг талхаар хангадаг. Хоногт 40-50 тонн талах гээгээд 10 гаруй бараг 20-д нэр төрлийн талах гээ. Тэгээд эднэрийг одоо энэ Улаанбаатарын худалдааны сүлжээнүүдэд тарааж өгнө. Энэ бүхний чинь бол одоо тээвэр мэвэр бүх юм
ерөөсөө л одоо түрүү чи миний хэлдэг шиг цагийн механизм шиг л ажиллаж явахгүй бол нэгэн доголдол гарах юм бол тэгэл Улаанбаатар талахгүй бол бөө ингээл ялангуяа механик инженер хувьд тоног төхөөрөмжийг үл тэр хэд нэг секунд минут зогсох юм бол тэгээ үйлчлэгээ маш сайн байх хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн үйлчлэгээ маш сайн байж ээж тэгээд одоо бид сүлдээч бүр ерөөсөө запасны тоног төхөөрөмж авцаач би одоо тавиулж байлаа. Ягаад тэгэхээр нөгөөх гинт зогсох юм бол нөгөөдхийг ерөөсө засаж явах цаг байхгүй. Нөгөөдхөө төрж оруулаад солиол тавиал одоо ингээд нэг горол асалдаг барьдаг энэ биш. Гэх мэтэр одоо ингэхгүй бол ердөө доголдол бол асар одоо их үр дагавартай. Тэгээд тэнд бол жил тойрон ажиллаад тэгээ байж итлэл харин хөнгөнсний үйлдвэрийн яамд орон нутгийн хэлтс ариутсан мэрэгжилтэн хэрэгтэй гээл гэж дэш нь намайг мэрэгчлэнээр авч ирсэн. Тэгээд яг тэнд очиод би одоо орон нутгийн аймаг орон нутгаар одоо их олон явсан дөө ерөөс. Нэр төрлийн хувьд бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд олон болсон байна. Олон. Ерөөсөө тэр үуч одоо нэг шагшуур гэдээ бид нар ярьдаг. Одоо нэг тэр мэрийг хүртэл үйлдвэрлэдэг шугам могомтой. Тэгээд одоо Биранаг 70 гэдэг 8 оны тэр одоо үед чинь бол нэг нэр төрлийг олшруулах бүр бодлого явж исэн. Тийм учраас одоо тэр сүлдээ бүлчиг тэгэл одоо бүхэл төрлийн одоо боломжтой бүхэл одоо нэр төрлүүдийг л хийх ийм. Тэгээ технологийн бүр лабораторитой өөрөө бүх юм одоо тэнд хянагддаг, шалгагддаг ийм байсан л да. Тэгээд алхны үйлдвэр бол асар сайхан хамт олонтой тэр хүмүүс бол надад асар их юм өгсөн. Тэдний дундаас ч би нөгөө сургуульд олж яваагүй юм аа. Нэг жил тойрон гарan ажиллахтал одоо тэгэл тэр одоо манай техникум одоо манай политехникум төгссөн одоо хүмүүс чинь сэлэсэр хийдэг байлаа. Тэр улс учраас одоо багшлах хэмжээнд ерөөсө бүр тоног төхөөрөмж гартаа хийцэн. Тийм улсууд. Тэднийгээ хамт ажиллаж ингэж тэгэл ингээл одоо шатаар тэгэл ингээл нэг үйлдвэрийн одоо дамжлага юм чинь сургаад мэдээд авна гэдэг чинь дараа нь яамд очисон хойно хаана ямар янзын үйлдвэрлэл байвал одоо дээр юм би ямар одоо механикчлалт нэвтрүүлэл дээр юм гэх мэт юм нууч хаанда ингээл одоо хүнд хэрэг болж байгаа юм л да. Тийм байдлаар л. Тэгээд 90 онд сая та амаргүй байсан. Хүнсний салбарчны хэсэгтээ мартагдаж тэгсэн. Тэгээд тэр үед бол бид одоо хүнсчид төрийн бус байгууллага хэрэгтэй юм аа. Мэргэжлийн хүмүүс энд чинь дуу хоолойн гаргахгүй болохгүй маа гэдэг энэ хүнсчтэй холбоо гэж одоо энэ холбоогоо бид яг байгуулж ирсэн. Холбоо байгуулахад та бүд маань хамгийн идэвхтэй олж ирсэн хүмүүсүүд та холбоо байгуулагчсэн талаар манай холбооны анхны ерөнхийлөгч манай доктор профессор Гомбо маань гэж ярьсан мундаг сэргэлэн бас Германд бас докторхон зэрэг хамгаалаад ирээд институтыг удирдахсан та тэгээд тэр хүнсчтэй холбоо бол бас тодорхой үүрэг гүйцэтгсэн гэж би боддог. Ягаад гэвэл төрийн бодлого ингээд учир нь олдохгүй байж байгаа үед бол яг хүнснийхээ салбарт бол мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан юм холбоо байгуулагчсан шүү дээ, тийм ээ. Яг үнэ. Тэр одоо 92 онд би тэгээд сайдны зөвлөс тэгээд засгийн газар улсан байсан. Засгийн газраас хүнс хөдөө аж ахуйн яам гэж байгуулагдаад хөнгөн хүнсний үйлдвэрийн яам салаад хүнсний хөдөө аж ахуйтай нэгдээд ингэж явах зүйтэй юм байна гэсэн тийм чиглэлээр жоохот би тэнд хүнсний департаментын газрын дарга гэж анхудаа тэнд нөгөө дэд сайдгүй тийм зохион байгуулалтанд орж ирсэн юм. газар департаменттай тий. Тэгээд тэнд одоо ингээд ажиллаж эхлэхэд бол ерөөсөө одоо манай өөрийн чиглэлийг яг үнэн хүнсний үйлдвэрүүд бол хүнд байдалтай ерөнхийдөө одоо зохион байгуулалтын тийм одоо нэг цааш нь дамжуулаад юм хийчих тийм юуг болцсон байсан шүү дээ. Тэр үед одоо ярилцж байгаа. Тэгээд одоо хүнснийхээ салбарыг тэгээд тэр нэг би нэг 92-оос 95 онд ажилласан юм. Тэр үед за хүнсний холбоо маань байгуулагдаад. За 91-ийг байгуулсан ерөөсөө одоо энэ нэг юм нэгдсэн удирдлага юм байхгүй бол салбарын дуу хоолойгоо гаргая гэдэг холбоогоо байгуулад. За тэгээд ерөөсөө хүнсний хууль гэж тусна хууль гаргая. Тэгээд энэ хүнсний хуулийг боловсрууллаа. Тэгээд энд чинь бол манай холбоо маш их үүрэг гүйцэтгсэн. Одоо энэ эрүүл ахуйн институт, энд ажиллаж байсан нөхдүүд тэгэл одоо энэ салбарын одоо бусад одоо мал аж ахуй газар тариалангийн салбарын одоо нөхдүүд маань оролцоод ингээд одоо анхны хуулийг хийлээ.
Тэгээд стратегийн хүнс мүс гэдэг одоо энэ нөгөө нөөц мөөс тэрл эрүүл ах уу киналт. Энэ бүхний чинь анхны одоо юу тэр хуулинд ингээд тусгаж хийгээд. Дараагаар нь хүнсний дээр үуч одоо нэг 60 одоо хүнсний хангамжийн програм гэдэг хүнсний програм гэдэг хэрэгжиж явж байгаа. Тэгэл одоо 90 онтой золгосон. Тэрнээс хойш нөгөө тэгтэйгээ таг болсон. Тийм учраас энэ зах зээлийн үед хүнсний хангамжийн үндэсний хөтөлбөр гэдэг юм хийгээд. Тэгээд бид чинь бас сууж байгаа тэр хүнсний хангамжийн үндэсний хөтөлбөрийг боловсруулад тэгээд тэр хуулиа их хурлд оруулж их хурлаар хуулиа батлуулад хөтөлбөрөө засгийн газраар батлуулад 1993 оныг хүнсний жил гэж зарлаад. Тэгээ эннийхээ хүрээнд яхаа хөхтөр ерөөсөө одоо жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж гэж анхны одоо 30 сая төгрөгийн хүүгүү зээл олгох тийм одоо юу гаргаад тэр сайд нарын зөвлөлийн тогтоол оруулаад ингээд одоо сангийн яам, Улаанбаатар хот, Монгол банк тэгэл манай яам ингээд холбогдох яамд орсон одоо ийм групп хамсаар тэр 30 сая төгрөгийн зээлийг одоо яаж хүүгүү зээлийг хэнд олгох уу гэдэг юм шийддэг ийм ажлуудыг явууллаа л да. Тэгээд тэн дээр бол 30 сая төгрөг одоо бол хөгийн мөнгө. Тэр үедээ бол одоо их боломжийн л одоо ингээд 300 мянган төгрөг авсан чиг 200 мянган төгрөг авсан хүч гэсэн нэг гэдэн дахиад аваад гэдэн гахаа үржүүлээд ингээд одоо юм хийх болцоо бүрдүүлээд эхэлдэг. Тэгээд тэрийг нь бол хөөгүй. Тэгээд нэг жилийн хугацаатай юм уу? Нөгөө юуг нь харж байгаад 2 жилийн хугацаатай юм өгдөг. Тэгээд эдгээр бүгд иргэд төлөгдсөн байсан шүү. Яг нөгөө ёс суртахууны өндөр төвшөнд байсан байгаа маа. Тэр үе ажиллаж байсан хүмүүс бол дарга нар чи өөртөө аж ахуйгүй. Тий. Яг л одоо шалгаруулад энэ хүн л өгчүүл үр дүн гарнаа. Тий. Төслийн сайн шалгадаг байсан учраас тэгээд тэрнээс чинь 30 сая төгрөгнөөс авсан зээлүүд буцаад төлөгдөж гинэ гэдэг чинь тэр эзэнээ олсон. Одоо жинхэнэ одоо жидүүгээд байгаа эзэнээ олж шүү. Одоо энэ жидүү бол өөр чиглэл яваад тий. Тэгжээс юм аа. Тэгээд тэр үед бол одоо тэр манай одоо хүнсний холбоо анх байгуулагдаад ерөөсөө одоо энэ салбаруудынхаа одоо энэ махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, арх ундаа гээд ингээд эн чинь чигээрээ бүр өөр одоо техник технологитой өөр мэрэгжлийн хүмүүс ажилладаг өөр одоо бодлого явагдах юмнууд ба шүү дээ. Тэгэхээр эднэр чинь бол одоо ингээд тэд нарыг нэг зангидаад дээрээс нь ингээд одоо яамтай холбох, төртэй холбох, ийм ингэмээр байна. Энийг ингэмээр байна гэсэн. Энэ юм явагдаад хэлсэн маш аштайхан. Маш мэрэгжлийн зөвлөгөө. Энэ талаараа тэгээ одоо яам бол одоо холбооныхаа тэргүүнүүдийг яамныхаа одоо хурлд оролцуул одоо сэтгэл бодлого санаагийн сонсох энэ талын ажлыг байнга хийж эхэлсэн л дээ. Тэгээд энэ бол их л зөв зүйтэй. Гомб маань маш их одоо сэтгэлтэй. Ер нь хүний тийм их сэтгэлтэй. Мундаг амьдангуй гэж мундаг одоо хүн байлаа. Тэгээд манай хүнсний салбарын олон ахмадууд их сайхан юу хийж ялаа. Тэгээ хүнсний одоо асуудал бол ер нь хүн амын 3 хөл юм байгаа юм л да. Ерөөсөө л одоо орон байр өмсөх утсаас идэх хоолгор бол хүнд одоо тэр дотор идэх хоолгор. Тэгэхээр энийг бол одоо хангаж байгаа энэ үйл бол одоо их буянтай үйл. Бүр одоо энийг хийж байгаа хүн бүр буян үйлж ял гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ ажил дээр бол цаашдаа ер нь манай төр засаг их одоо ач холбогдол өгч. За ер нь ихтэй одоо юм үйлдвэр хүнс үйлдвэр ер нь одоо энэ хүнсний хангамж гэдэг чинь 3 юм дарл байдаг байхгүй юу? Бэлтгэл, үйлдвэрлэлт, борлуулалт. Энэ 3-ыг бол ерөөсөө одоо ч худалдаа бэлтгэлийн систем гэж байхгүй боллоо. Үйлдвэр яг хөө тэгээд нэг ямар ч байсан одоо өөрийнхөө арчээр сайхан технологиудаа нэвтрүүлээд сайн технологиуд нэвтэрч байна. Одоо би одоо үйлдвэрүүдийг бас ажиглаад байгаа юм. Сайхан технологиуд нэвтэрч байна. Сайн байна. Гэтэл бидэнд одоо юу их дутагдаад байна вэ гэхээр бэлтгэн нийлүүлэлт. Бэлтгэлийнхаа зохион байгуулалт. Change system. Энэ change system-с одоо өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг ер нь одоо жишээлбэл Улаанбаатар хот одоо махгүй болж байна. Өндөрөнтэй мах идэж байна гэж байна. За дээр нь одоо энэ үйлдвэрийн аргаар боловсруулсан мах алга байна. Одоо хаана боонод бол гэж байна. Тэгээ хүний чанартай бол одоо 60-70 сая мал байна гэж байна шүү дээ. Энэ чи юу хөхтэй зэрэг одоо гадаа ингээд агаар байгаад байдаг. Миний хоолойг ингээд боогод авах юм бол
би чинь гадаагаар их байсан ч гэсэн би чинь ингээд тавчтаад ирнэ. Тэгэхээр намайг жоохон агаар өгөөл нийч нэг юм ажил бол ингээд үнийн нэмэл нэг агаар чи ингээд байгаатай л ялгаагүй. Тэгэхээр зэрэг энэ одоо сайхан одоо мад сүрэг энэ нутаг орны болцоо энэ юмад бишгэлээд энэ хангамж бэлтгэл энэ юм одоо эрс өөрчлөлтөнд гэх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо Улаанбаатараас бүр Баян Улгийн хүртэл доорнууд хүртэл энэ сайхан хар зам тавьчлаа, энэ сайхан нөхцөл бүрдүүлчлээ. Одоо тэр дээр үеийн бидний ярьжсэн тэр орон нутгийн хүнсний жижиг бэлтгэлийн үйлдвэрүүдийг бий болгох. Эндээ одоо сайхан бэлтгээ савлаад энэ сайхан замаараа тээвэрлээд одоо дэлгүүрүүдтэй сайхан одоо боловсрсон сайхан одоо бэлтгэж боосон сайхан одоо төрөлжүүлсэн ангилсан хөдөө орон нутгийн ажлын байр нь бий нөгөө чинь багасан тий хүмүүс ажил сайжрын тэгээд тэр хөдөөгийн улсуудын чинь амьдрал сайжрна ягаад тэгэхээр наашин тэр change management хэд 3 саас ингэжээс орон нутгийнхаа үйлдвэрт орон нутгийн үйлдвэр нь бол одоо тэр дээр үеийн орон нутгийн хөгжин. Тэгээд ингээд одоо энэ ажлыг л яаралтай хийхгүй бол тэгээд одоо 60-70 сая малтай өнтэй мах идэж яана одоо Америкийн махтай адилхан өнтэй байна манай мах эднэр гэл ингээд энэ ч юусоо бэлтгэлийн систем нь догдсон. Тэр нь одоо хэдэн том мах комбинат нь бол дээр үед одоо нөгөө туурын аргаар малаа бэлтгэж авцарч нэдэлдэг байлаа шүү дээ. Одоо гэтэл тэр туур чинь байхгүй болсон. Тэгэхээр энэ хэдэн том мах комбинат чинь бол малаа бэлтгэж авах боломжтой үнэхээр хэцүү болсон. Тэгэхээр зэрэг яг хөвгтэр тэр бэлтгэлийг чинь орон нутагт нь л одоо сайхан зохион байгуулаад тэр орон нутгийнхаа нөөц болцоон дээр тулгуурлаж малаа сайхан бэлтгэж хавар бэлтгэж аваад сайхан таргал авахаар намар сайхан ядлаж ангилаад ингээд одоо боловсруулад ингээд том мах комбинатууд нь бол харин бүр экспортын маягтай нөгөөдгөө бүр ангилаад сайхан болгоод бүр тэр экспортын ямар хамтраад ингээд орон нутагт ингимээр юм бодогдох юм. За сүүд усны асуудал гүнсэн ялгаа байхгүй. 40 гэдг нь 46 онд гэтэл 670 тонн цэцгийн тус боловсруулад экспортоор гаргажсэн орн чинь одоо энэ олон сая малынхаа сүг сайлыг ашиглаж байгаа юм баргаалга. Тэгэхээр энэ ч бас орон нутагт л байх хэрэгтэй. Тэгэл одоо ингээд сайхан нөөц болцоон дээр бодлуулаад за хөнгөнийхөө ярил ариш ширгэл өчнөл юм ярих байх л та өчнөө боломж байж байгаа байхгүй. Тэгээ яг хоо ер нь бол нэг бодож явдаг юм а хэлэхэд одоо 60-70 сая мал бол одоо сайхан л байна. Гэхдээ одоо энэ Монгол орны цөлжилт бол одоо аимшигтай хэцүү болж шít. Тэгэхээр одоо эрчимдсэн одоо тэр мал аж ахуйгаа айл болох одоо эрчимжүүлэх тэр одоо бэлчээрийн даацаа бодлого тийм ээ. Тэгээд тэр одоо махны чиглэлийн сүүний чиглэлийн энэ одоо малаа сайхан яваагаад тэгээд одоо энийг одоо баг цөөн тооны юмнаас боломжтой юм а бэлтгэж их хэмжээний боломжийг бэлтгэж авах ийм ямар бол алхамар. А энэ чинь хизээ бий болох хөхтөр тэр жижиг үйлдвэрүүд орон нутагт бий болоод нөгөөх одоо бэлтгэний нийлүүлэгчдийг мөнгө цаасаар дэмжиж байгаа цагтл тэр улсууд чинь тэр юм а хийн штт. Тэр хоёр хамтарсан бодлого явуулнаа да. Энэ тал руу бол одоо их л явмаар санагдаад байгаа юм да. Тэгэхээр яг бидний одоо бодол санаж явдаг юм юу төр засгийн удирдлагууд одоо мэдээж бодож санаж л байгаа бах. Тэгвэл энэ бүгдийг бол нарийн уялдаа зохицол. Энэний нарийн уялдаа зохицолтой хийх хөвгтэр одоо миний дотроо бодож явдгаар бол тэр төлөвлөгөө эдийн засгийн одоо хороог нь яам гэнэ байгуулах гэдэг шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яам ч юм уу. За тэр чинь бол одоо дээр үеих шиг одоо ингээл за тэнд 48 км энд 48 талахын дуурил гэж ингэхгүй л төлөвлөгөөгөө одоо ингээл сайхан нөхцөлийг бүрдүүлээд өгөх хэрэгтэй байхгүй татварын хөнгөлөлт одоо урамшуул одоо энэ ноосны урамшуул гэдэг өгөөд байна шүү дээ өсчилсэн хөгжилтэй холбож өгөөд тэгээд тэрийг хийх хөвгтэр уг нь бол тийм нэг одоо эдийн засгийн төв байгуулах тэр л одоо энэ зах зээлийн журмаар түүнээс биш одоо улсын мөнгөөр тийм үйлдвэр барина энэ үйлдвэр барина гэсэн тийм юм бол одоо байх нөхцөлж байхгүй тэр хэрэгжихгүй зүгээр энэ сайхан одоо эдийн засгийн одоо зах зээлийн боловсралтай болж байгаа залуусыгаа чиглүүлж өгөөл за энэ одоо нөхцөлд ийм юм байх шаардлагатай байна. Энд бол ийм урамшуулга шүү. Ийм байгууллагад ингийн шүү. Гэл юу ингүүл одоо сайхан ба. Та түрүү ярьлаа би бас өмнө хүмүүсээс асууж байсан энэ төлөвлөгөөт эдийн засаг гэдэг хүмүүс янз бүр яриад байгаа. Би бол төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн агуулгаар нь бий болох ёстой гэж бодлоо. Яг үнэндээ бол энэ капиталист орнуудын чинь төлөвлөлт чинь байна шүү дээ. Бүр социализмаас илүү төлөвлөж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бид бол нэг төлөвлөгөөт эдийн засаг гэсэн үгэндээ
бүдэрч унаа. Тэгээд төлөвлөгөө төлөвлөнгүүд болдгүй юм байна. Нэг л баахан одоо төлөвлөгөө бодлогогүйгээр улс орн хөгжихгүй шүү дээ. 50 жилийнхэн бодлогыг харж бүгд намд хятадаар дуусахад 1940 2049 он 100 жилийнхаа дэлхийн тэргүүлэх улс болно гэд алсыг харчихсан. Америкийн ирээдүгээл Америкт бас төлөвлөлөөд бодсон, Япон гэдэг төлөвлөлөө бодсон. Чиглэл байх. Солонгосууд ингэ бодсон. Тэгэхээр би энэ дээр нэг юм асуух гээд байна. Түрүүн та ярьлаа энэ 80-аад оны дунд үе сүүч үеэр би өөрөө бас энэ оролцож байсан. Та бол голж орлож байсан хүний нэг. Төлөвлөгөөний комисс шинжилгээ ухааны актив тэгээ дээр нам төрөөс удирдаад Монголын эдийн засаг хөгжлийн том төлөвлөгөө гаргаж ирсэн. Тэгжсэн. Тэрний дотор хөнгөн хүнсний аж үйлдвэрийн бодлого гэдэг одоо маш олон бот юмнууд байгаа. За бүр төлөвлөгөөний комиссоос тэгж удирж байсан бол бүр ерөөсөө уул уурхай, газар тариалан тэгээд л одоо хөнгөн хүнсний үйлдвэр, мал аж ахуй, бэлчээр тэр бүгдээр ингэ оруулсан ижвэрэн том төлөвлөгөө хийжсэн. Тэр бол ямар нэгэн хүний ашиг сонирхол юм уу? Тэр нэг хувийн үйлдвэр байгааг учраас улсын том ашиг сонирхлын үүднээс эрдэмтэн мэргээ төрийн бодлого тодорхойлж логч нар бас ирээдүйн одоо гадаад тоо төгссөн инженер манифтыгаа хүртэл оруулаад ингэ бодож байсан. Тэрийг зөв намжингааг байж хахад намжингаатай ярьжсэн хаширт нийлээ материал байна гэж байна. За танд яг одоо энэ хөдөө аж ахуйн чиглэлээр, хүнсний чиглэлээр сүүлд нь та нийлээ бодлогоос сурахад орсон тэр ботуудаас юм уу тэр материалаас ер нь үлдсэн юм байна. Тэрийг одоо хаанаас олгоо? Тэр их сайн бичвэр болсон. Тэр чухал үчиг баримт. Тэр бол одоо зүгээр тэрийг аваад яг тэрүүгээр хийнэ гэж бол байхгүй л гэхдээ маш хөгжил байршлын схем гэдэг маш чухал юм хийжсэн. Тэр нь бол одоо жишээлбэл гоёлтой гिचний амал, одод гिचний амалтай байж болох юм. Тэнд одоо ямар юунд одоо үйлдвэр байгуул цагаагаар ямар юм энийг яаж явах вэ гэсэн энэ бодлогыг аваад хараад одоо тэн дээр нь зах зээлийн одоо бодлогоороо ингээ явах хэрэгтэй болов гэж бодоод байгаа юм л да. Яг гэвэл тэнд чинь нэг бодлого тодорхойлогдсон. Эрдэмтэд орсон учраас нэг судалгаа сайн судалгаа. Асар их өндөр судалгаа. Тэр судалгаан дээр тулгуурлаж одоо орчин үеийн шинжилгээ ухааны дэвшлэгээ нийлүүлээд тэгэх юм бол би тэр судалгааг бол мундаг судалгаа болсон. Тэрний материал ялангуяа удаач хүнсний үйлдвэрийн чиглэлээр тэр одоо надад бол ер нь юм үлдээгүй. Яг зүгээр ер нь энэ хүнс манай их ч одоо хөнгөн хүнсний үйлдвэр яам гэж байж байгаад хоёр ахиж салаад удаач хөтэ нэгдээд ингээл явсан л да. Манай яамны архив гэдэг их том юм байсан. Одоо тэр ер нь одоо улсын төв архив бүрэн шилжиж чадсан уу? Тэр мэрэндэл одоо жаахан жоох юмнууд байгаа байх. Тэгэхгүй бол одоо хувь хүн дээр үлдсэн юм ер нь том баг. Тийм бахаа. Тэгтэл яг уу ер нь наадахыг чинь бол хөөцөлдөж судалж одоо манай ч бас л одоо хөгжил байршлын одоо хүрээлэн мөрөөлөн юу ч гэнэ одоо тийм байна шүү дээ. Тэд нь бол иймнүүдийг үзэж харж яваад л байх. Тэгээ одоо таны хэлдэг маш зөв л дөө. Тэр одоо улсууд манайх шиг одоо цөөн хүн амтай асар том газар нутагтай ийм одоо оронд энэ юмыг зөв голдролд нь оруулж чиглүүлж толгой одоо компьютерийн одоо юу нь болж явах ийм газар бол энэ төлөвлөлт яриаггүй мөн. Энийг л одоо сая тэр юуны одоо зөвхөн мөлийн юугаар одоо ийм ямтай байна гэдэг байх шиг боллоо. Энийг төргөн байгуулмаар их зөв байгуулмаар байгаа байхгүй юу? Тэр үеийн бол би нөгөө дахин хийж байгаа социализмыг нөгөө тэгээ би оролцож байсан. Тэгээд социализмыг магтаж байгаа юм биш. Тэр үеийн хүмүүс эндээс нь би явал надад лиценз хэрэгтэй гэж юусан боддгоо байсан. Тийм шүү дээ. Эрдэмтэд, судлаачид яг төр засагт ажиллаж байгаа. Тэр ч байтугай бид одоо үйлдвэр дээр инженер хийжсэн манифтын үед бол за энийг нэг ингээд махны үйлдвэрийг ингэчүүл зүгээр юм да гэж бодож байсан учраас энэ Монголын газрын зураг байлаа гэх тэрийг бүр ижбүрнээр нэг бүрэн харж байсан байхгүй юу? Тийм шүү дээ. Одоо чи яам болгоныг юм яриа. Тэгээ тэр нь нэг хөтөлбөр гаргадаг. Тэр нь бол улс төрийн лобби янз янзын морчоод байгаа учраас тэгээд нөгөө одоо янз янзын бэлэн амлалтууд гараад байгаа. Тэгэхээр нэг ийм юмыг өгн тэр суур судалгааг нь ашиглах юмсэл гэж бодоод би хайгаад байгаа юм. Тэр маш зөв. Тэнд чи их юм байх хэвээр. Маш их олон бот үү. Тэр бүгдийг ашиглаад тэгээ одоогийнхаа энэ нөхцөл юутаа уялдуулаад ингээ хийх юм бол их л материалын дотор байж таарна. За төгсгөлд нь одоо яг хүнсний аж үйлдвэр үүсч өгчөөд 90 жил аж үйлдвэрийн утгаараа 90 жил боллоо. Тэгээ та нарын маань хүнсний аж үйлдвэрт оруулсан хувь нэмэр энэ туршлага энэ их өргөн мэдлэг одоо ч гэсэн
энэ залуу үед дараагийн үед маш хэрэгтэй. Тийм учраас та нарынхаа энэ яриа өөр судалгаа тооцоо манай залуучууд ирээдүйн одоо боловсрогчмод сонсож байх ёстой. Тэгээ манай хүнсчтэй холбоо бол зах зээлийн ороо усгаа үед маш хүнд үед төр засгийн хийгээгүй ажлыг хийж явсан. Одоо цаашдаа ч гэсэн хүнсчтэй холбооны маань гишүүдийн тоо 400 гарчихсан. Бүх аймагт өөрийн гэсэн одоо салбар холбоонуудтай ингэж ажиллаж байгаа. Хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч өгч яваад ингээд яг 90 жил болоод байж байгаа ийм үед тантай уулзсандаа их баяртай байна. Танд эрүүл мэндийн сайхан бүхний өсвий дараагийн хүнснийхээ аж үйлдвэрийн салбарын төрөө эхлээд мэдчилгээ дэвшүүлсэн. Төгсгөлд нь бодлоготой холбогдуулаад, амжилттай холбогдуулаад нэг хитэн үг хэлдэг. Тэгэхээр байна. Манай хүнсчид бол одоо цаг үе бүрдэл хүнд хэцүү ямар ч үед үүргээ нэр төртөө биелүүлсээр ирсэн хүмүүс л дээ. Энэ хүмүүсийн одоо нуруунд дээр эдийн засагч явж байгаа, хүмүүсийн амьдрал ахуйч явж байгаа. Тэгэхээр зэрэг одоо салбарууд ялангуяа одоо махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл одоо ингээд гурилан бүтээгдэхүүн гэдэг ингээд энэ салбарууд өөрийнхөө бодлогыг хүнснийхээ холбоонд сайхан зангидж энийг их одоо бодлого болгож төр засагтаа хүргэж ингэж байвал манай цаашдын хөгжилд одоо маш их үнэтэй хувь нэмэр болно. Ягаад гэвэл шин технологи, шин техник, шин юм бол одоо маш их гарч байна. Одоо жишээлх юм бол өнөөдөр хүүхдийн хоол ижилгэхэд одоо ерөөсөө нэрлж чаар юм алга болоод байна шүү дээ. Ерөөсөө одоо энэ чиглэлээр гэхэд жишээл сүүн бүтээгдэхүүний холбоо гэсгийнхэн бол одоо ингээд хүүхдийн хоол ижилийг дахин сэргээх тэр одоо бидний хийжсэн тэр одоо 60-70 оны хүүхдийн хоол ижилийн үйлдвэр гэж байсан. Энэ мэтэр одоо хүүхдийн ер нь одоо би их сэтгэл зовх юм. Юу гэхээр одоо энэ кола, чипс энэ мэтгэхнэр л хүүхдүүд мань хоолж шít. Гэтэл одоо хүн гэдэг чинь хар багасаа хүүхдийнхээ хоолнд анхаарч ингэж явах хэрэгтэй. Ер нь одоо хоолыг им шиг бодож бэлтгэж хэрэглэхгүй бол нас нь явах тусам имийг хоол шиг хэрэглэдэг болно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр манай салбарын энэ дээр бол маш их анхаарч ялангуяа энэ хүүхд залуучуудын хоол ижилийн юмнаар бол манай хүнсчид их л анхаарал тавиасаа гэж би хүсэж байна. Ингээд хүнснийхээ аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа нийт хамт олон инженер техникийн ажилтан удирдах хүмүүст ажлын их амжилт, аз жаргал сайхныг хүсье. Их баярлалаа. Төгсгөлийн үг сайхан үг байна. За. Хүнсийг им шиг бодож хэрэглээ. Хүнс гэж хэрэглээ. Тий. Төгсгөлд нь бол имийг хүнс шиг хэрэглэдэг болно шүү гэж хэлсэн нэг тийм эрүүл их ухаантай хүн юу гэдэг юм бэ л дээ. Болчих юм бол имийг хүнс шиг хэрэглэх. Тэгэл бол тийм учраас хүнс бол анхдагч, хүний эрүүл мэндэд тустай, хүний одоо ажил амьдралд ирчүүч нэр бүх юм энэ зөв ашиглаж зөв хооллох одоо их чухал танд эрүүлэг сайн бүхнийг за баярлалаа. Баярлалаа. Уулзч учир ярьж өгч байгаарай. За баярлалаа. За баярлалаа.